Монголын алт МАК компани нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймагт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсээр ирсэн билээ. Тэдгээрээс боловсролыг дэмжих чиглэлээр орон нутгийн хүүхдүүдийн сурах таатай нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чиглэсэн нэгэн төслийг танилцуулж байна. Компани нүүрсний олборлолт явуулдаг Өмнөговь аймгийн 3 төс суманд нийт 2.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 320 хүүхдийн дунд сургууль, 120 хүүхдийн багтаамжтай дотуур байр барьж сум орон нутгийн удирдлагуудад хүлээлгэн өгсөн. Мөн хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор тус сумын төвд хүүхэд залуучуудын соёл спортын төвийн барилгыг 600 сая төгрөгөөр барьж хүлээлгэн өгсөн байна. Үүнээс гадна 2010 онд Овоотын хилийн цэргийн TG 166 дугаар ангид 702 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 60-аас 73 м квадратын сонголттой нам даралтын 100 хар халдаг 12 айлын орон сууц барьж бэлгэлсэн байна. Ингэснээр хилчэд болон тэдгээрийн ар гэрийнхнийг 5 тухтай амьдрах боломжоор хангажээ. Сонирхуулахад 3 төс сум нь Монгол улсын 300 гаруй сумаас хамгийн том газар нутагтай гэдгээрээ онцлогтой. Мөн Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэртэй дүүх хэмжээний 2.8 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай. 4600 гаруй хүн амтай. Аймгийн төвөөс 320 км зайд орших энэхүү сум бүгд найрамдах Хятад улсын Өвөр Монголын Аяшаа аймагтай хилийн худалдааны байнгын бомдтой. Мөн өмнөд хэсэгтээ Коксч нүүрсний томоохон уурхайнуудтай. Энэ ч утгаараа уул уурхайн салбарын гол түвшиц газруудын нэгт зүй ёсоор тооцогддог билээ. Харин Монголын алт МАК компани нь Өмнөговь аймгийн 3 төс сумын нутагт орших нарийн Сухбатын бүлэг ордоос нүүрс олборлож экспортлдог. Эндээс олборлсон нүүрс шивэ хөрөнгийн бомтоор урагш гардаг. Монгол улсын нийт нүүрсний экспортын 40 гаруй хувь нь энэхүү бомтоор экспортлогддог байна. Нарийн Сухбатын бүлэг ордод олборлолт явуулж буй 9 компани хамтран экспортын хэмжээг 17 сая тонноор нэмэгдүүлэх чимлэгт тээврийн терминалыг шивэ хөрөнгийн бомтод байгуулж байна.